Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр одоо ирж байгаа өөрсдийнхээ саналыг хэлж байгаа манай гадаад дотоодын бизнес эрхлэгчид болвол бас хүлээцтэй байж байгаа. Ягаад гэвэл эдийн засгийн уналт хөгжилт болвол аливаа оронд байдаг л асуудал. Тэгэхээр зарим нэг тохиолдолд өнөөдөр учирж байгаа хүндрэлийг бид нар бас боломж болгох ийм тата бас нөхцлүүд байж болох талаас нь аль болохоор компаниуд ажиллаж байна. Өнөөдөр энэ хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байгаа хүмүүс болвол бас сэтгэл санаа нь тийм ч их муугүй байна. Тэгэхээр хамгийн гол нь өнөөдөр илүү их улс төрчих биш, үнд бодит одоо эдийн засгийн байдлыг бодитоор сайн дүгнэж цэгэнж хараад бүгдөө нэг одоо дуу хоолойтой нэг амьсгаагаар гадагшаач гэсэн одоо ярьж байгаа юм маш хариуцлагатай ийм байдлаар танилцуулах юм бол гадны хөрөнгө оруулагчид бас ч тийм их итгэлээ алдсан бүр их одоо Монголд оруулж ирэх бизнесээ зогсооё гэсэн тийм одоо бодол байхгүй гэж бодож байна.